За сайн бацгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш та нарт 8 дугаар бүлгийн элементүүд гэдэг хичээлийг заахаар бэлтлээ. За тэгвэл энэ хичээлийн маань агуулга маань юу вэ гэхээр инертийн элементүүд гэж юу вэ? Инертийн атомын бүтэц, инертийн хэрэглээ, дүгнэлт гэсэн хэсэгтээ явагдана. За тэгвэл эхнийх нь инертий гэж юу вэ? Одоо бүгдээрээ инертий гэж ямар хийнүүд болдог талаар үлгэр системийн хаана байрлагддаг бүгдээрээ харцгаая. За үлгэр системийн 8 дахь бүлэгт байрлаж байгаа элементүүдийг noble gases буюу инертий гэж нэрлэдэг. За групп 18 буюу 8 дахь бүлэг гэсэн үг. Гели, неон, аргон, криптон, ксенон, радон гэдэг элементүүдийг инертий гэж нэрлэж байгаа. За яагаад инертий гэж нэрлсэн бэ гэхээр эдгээр элементүүд маань ямар нэгэн нэгдэл үүсгэдэггүй, ямар нэгэн элементтэй уралд ордоггүй гэсэн үг. Тэгээд хамгийн гадна талын давхраанда 8 электроноос бүтсэн учраас өөртөө электрон нэгдүүлж авах боломжгүй учраас үүнийг инертий гэж нэрлэсэн. Инертий гэдэг маань өөрөө идэвхгүй хий гэсэн утгатай үг. За тэгээд мөн өөрөөр инертийн хийг маань өөрөөр юу гэж нэрлэдэг вэ гэхээр язгууртан гэж нэрлэдэг. Та нар язгууртан ямар байдгийг мэднэ тийм үү? Язгууртан гэдэг бол өөрөө тийм нэг их хэмсэг, бардам гэдэг утгатай шүү дээ. Тэгвэл эдгээр хийнүүдийг маань болохоор инерт хий буюу язгууртан хийнүүд гэж нэрлэдэг байхаа. За тэгвэл бүгдээрээ атомын бүтцийг харцгаая. Гелийн хамгийн гадна талын давхраанда 2 электронтой, гелигээс бусад бүх инерт хийнүүд маань хамгийн гадна талын давхраанда 8 электроноос бүтдэг. За тэгвэл одоо энэ дээр юу харуулж байна гэхээр энэ бол атомын радиусыг харуулж байна тийм үү? Атомын радиус бүлгийн дагуу ихсдэг. За boiling point буюу буслах температур нь юу вэ гэхээр буслах температур нь бүлгийн дагуу буурж өгдөг байхаа. Хамгийн өндөр температурт буцалдаг элемент бол гели, хамгийн бага буцалдаг бол радон байхаа. За тэгвэл одоо бүгдээрээ нэгтэн бүгдээрээ харцгаая. Тэгвэл инертийн буюу бүлгийн дагуу инерт хийнүүдийн маань нэгтэн өсдөг байхаа. Хамгийн бага нэгттэй нь гели, хамгийн өндөр нэгттэй нь радон байдаг байхаа байна. За одоо бүгдээрээ тэгвэл хэрэглээг нь харцгаая. За гели гэдэг хий байгаа тийм ээ, эхний хий маань байгаа. Гели гэдэг эхний хий маань яадаг вэ гэхээр агаараас хөнгөн хий байх нь. Агаараас хөнгөн тэгвэл шатдаггүй. Тэгвэл энэ шин чанарыг нь ашиглаад агаарын бөмбөлгийг дүүрэхэд хэрэгэлдэг гэсэн үг. За криптон болон ксенон. Криптон болон ксенон маань өөрөө тийм нэг туяа гэсэн үг байхгүй юу? Ямар нэгэн хурц туяа гэсэн үг. Тэгвэл ксеноныг бид нар юунд ашигладаг вэ гэхээр тийм үнэтэй машины гэрлүүд нь тийм хурц тод тусдаг штэ. Тэгвэл тэрэнд маань болохоор ксенон байдаг гэсэн үг. За неон. Неон маань болохоор өөрөө юу вэ гэхээр гэрлэн чимэглэл хийдэг неоноор. За бид нар гадуур явж байхад гэрлэн чимэглэлүүд харагддаг тийм үү? Тэр бол неон байгаа гэсэн үг. Аргоноор юу хийдэг вэ гэхээр гэрэл бидний нөгөө нэг ламп гэж ярьдаг штэ. Тэр лампын дотор маань өөр аргон байдаг гэсэн үг. За ксеноны маань өөр нэгэн хэрэглээ нь болохоор ксенон гэдэг элемент маань өөрөө болохоор тийм ховор элемент байдаг. За радон маань болохоор юу вэ гэхээр тийм цацраг идэвхт элемент. Радон гэдэг элемент маань. За радоныг юунд ашиглаж байсан бэ гэхээр туяа амжилтгийн үед болохоор радоныг ашиглаж байсан. Радон бас өөрөө тийм уушигны хорт хавдар үүсгдэг хий гэж үздэг. За одоо бүгдээрээ ахаад баттгацгаая. За noble gases буюу инерт хий маань болохоор үлгэр системийн 8 дахь бүлэгт байрладаг. Гели, неон, аргон, криптон, ксенон, радон гэсэн элементүүд маань болохоор инерт хийндээ ордог гэсэн үг. За тэгвэл инерт хийг одоо зургаар харуулсан байна тийм үү? За гели, неон, аргон, криптон, ксенон гэдэг элементүүд маань нэг өсөндөө бүгдээрээ туяа гэсэн үг байхгүй юу? За тэгвэл эхний гели гэдэг элемент маань юу вэ гэхээр 3.5 атмосфер даралтанд цагаан өнгийн гэрэл үүсгдэг гэсэн үг. Тэгвэл ямар даралт үзүүлж ийнэ гэдгээс шалтгаалаад өнгийн гэрэл үзүүлдэг гэсэн үг байхгүй юу? За тэгээд агаараас хөнгөн бас шатдаггүй шин чанарыг нь ашиглаад агаарын бөмбөлгийг дүүрэхэд хэрэгэлдэг.
За пуужингийн түлш болох устөрөгч хүчил төрөгчийн холимгийг шингэрүүлэн хадгалах зорилгоор шингэн гээлийг хөдөлгүүр болгон ашигладаг гэсэн үг. Тэгвэл пуужингийн түлшинд гээлийн маань байдаг байна шүү дээ. Хөргүүр байдлаар байдаг гэсэн үг байна. За дараагийн элемент неон гэдэг элемент маань өөрөө юу гэхээр 2.8 атмосфер даралтанд шар гэрэл, за 2.5 атмосфер даралтанд улаан гэрэл, 1.5 болоод буураад ирэхээр улбар шар гэрэл гих мэт өнгүүдийг үзүүлдэг. За энэ шинжийг нь ашиглаад гэрлэн чимэглэл хийдэг. За бид нар ингээд гадуур явж ангууд нөгөө нэг ямарваа нэгэн үйлчлэгээний байгууллагын хаяг нь юм гэрлэлдэг байдаг штэ. Тэгвэл тэр гэрэл маань өөрөө юу байгаа вэ гэхээр энэ инерт хэмнэл байгаа гэсэн үг байхгүй. Ямар өнгийн гэрэл үзүүлж чинь тэр нь болохоор нөгөө нэг үзүүлж байгаа даралтаасаа хамаарат өнгийн гэрэл үзүүлдэг гэсэн. За шингэн гээлийг бодвол өртөг багтай байдаг энэ неон гэдэг элемент маань. Тэгвэл мөн неоныг болохоор нам температурт хөргүүр болгон ашигладаг гэсэн. За дараагийнх нь аргон гэдэг элемент байна. Аргон гэдэг элемент нь болохоор агаарт бусад инерт хийнээс арай их хэмжээгээр агуулдаг. Одоо агаарын найрлагын 1% нь болохоор инерт хийнүүд бараг 1% нь инерт хийнүүд эзэлдэг гэж үздэг байхгүй. Тэгвэл тэр эзлээд байгаа 1%-ийн ихэнх хувийг нь аргон гэдэг хий маань эзэлдэг байх нь. За тэгвэл хөх ягаан ногоон өнгийн гэрлэн чимэглэлд аргоны холц болгон хэрэгэлдэг. Тэгэхээр ногоон өнгийн гэрлэн чимэглэл хөх ягаан өнгийн гэрлэн чимэглэл байна гэвэл та нар энийг аргон байгаа юм байна гэж ойлгоно гэсэн үг байхгүй юу? За тэгвэл чийдэнгийн улаасан утас гэхээр одоо та нар ажиллаж исэн бол та нарын гэрт чинь хэрглэж байгаа чийдэнгүү чинь нөгөө нэг юм нарийнхан цагаан сүнгэрлээд байгаа штэ. Тэрний өмнө ийм нөгөө нэг ийм бондгор ламп гэдэг зүйл байдаг штэ. Тэгвэл тэр нөгөө лампны дотор байгаа тийм гэрэл хасаангууд ламп чинь ингээд утас маань улаасаад гэрэл гаргадаг штэ. Тэгвэл тэр улаасан утастай аргон гэдэг хий маань уралд ордоггүй учраас нөгөө нэг тэр дотор байгаа чийдэнгийнх нь дотор байгаа агаарыг нь болохоор аргон хийгээр дүүргдэг гэсэн. Тэгвэл тэр аргон хий маань болохоор улаасан утастай уралд орохгүй байжгаад тэр гэрэлтүүлдэг гэсэн үг байхгүй юу? За мөн аргон хий маань болохоор мөн агаарт аажим эсэлдэж мууддаг эртний эдлэл бичиг баримтыг хадгалахдаа орчныг нь инерт болгоход аргоныг дүүргэн ашигладаг. За одоо нөгөө музейд ингээд нөгөө нэг шилэн хоргон дотор ингээд ямарваа нэг ингээд чухал зүйлүүдийг хадгалсан байдаг штэ. Тэгвэл тэр шилэн хоргон дотор аргоныг ингээд аргон хийг шахдаг. Яагаад аргон хийг шахаж байгаа гэхээр аргон хий маань өөрөө идэвхгүй хий. Ямар нэгэн элементтэй оролд орохгүй гэсэн. Тэгэхээр тэр нөгөө нэг судрыг ч юм уу тэр нөгөө нэг дурсгал зүйлийг хэвээр нь хадгалахын тулд аргон хийг шахаж байгаа гэсэн. Аргон маань болохоор тэр нэг хэсэнтэй судрыг тэр үнэт зүйлсийг ингээд гадуур нь бүрхээд хамгаалчихж байгаа гэсэн. Өөр нэгдэлтэй оролд орохгүй учраас. За ингэж ашигладаг ахаа нэ. За тэгвэл одоо бүгдээрээ инертийн атом бүцийг ажиглая. Хамгийн ихний юм хэлсэн тийм ээ. Хамгийн ихний гелий маань өөрөө 2 электроноос бүтдэг гадаад давхраандаа. Бусд нь болохоор бүгдээрээ хамгийн гаднаадлагын давхраандаа 8 электронтой. Яагаад гэвэл 8 дахь бүлэгт байрлаж байгаа учраас. За одоо инертийн хэрэглээний талаар хэдүүлээ. Нэг видеог үргэлжлэцгээе. Ямар даралтанд ямар өнгийн туяа гэрэл үзүүлээд байдаг юм бэ гэдгийг одоо бүгдээр харцгаая. За бүгдээрээ хичээлээд өгөнцгээе.
Бүлэг системийн 8 дахь бүлгийн гелий, неон, аргон, криптон зэрэг элементүүдийг инерт хийн гэж нэрлэдэг байна. За идэвхгүй химийн нэгдэл үүсгдэггүй учраас инерт хий язгууртан хий гэж нэрлэсэн. За агаарын найрлагын бараг 1%-ийг нь инерт хий эзэлдэг бөгөөд ихэнхийг нь аргон бүрдүүлдэг байна. Инерт хий нь бүгдээрээ өнгөгүй, үнэргүй, амтгүй, усанд маш бага уусдаг, хайлах буцлагцыг багатай байх нэ. За гэрийн даалгавар. За багш нь 3 асуулт өгж байгаа. Энэ 3 асуултанд хариулаад багш руугаа илгээгээрэй. Одоо бүгдээрээ инерт хийн талаар нэгэн дуу сонсцгоё. We are the noble gases in group 18 with 6 elements. In the 7th, which is predicted to be. We are the noble gases in group 18. We make up a group of chemical elements with similar properties. My name is helium, atomic numbers 2. My atomic mass is 4. My symbol's Ag, now here's some more. I'm a colorless, odorless, tasteless, and a non-toxic gas. I'm at the top of my group in the second lightest element at last. Helium's used to inflate scientific and party balloons. I'm also used as a cooling medium for a large hadron collider, it's true. Hi, I am neon, my atomic number's 10. My atomic mass is 20, my symbol's Ne. Let's learn about me then. Neon gas is used to promote things and advertising signs, and I'm the 4th most abundant element in the universe. I am argon, my atomic number's 18. My atomic mass is 39, Ar is my symbol C. Argon's often used when an inert atmosphere is needed. You can find me in period 3 in group 18, that's where I'm seated. We are the noble gases in group 18 with 6 elements. In the 7th, which is predicted to be. We are the noble gases in group 18. We make up a group of chemical elements with similar properties. I am krypton, my atomic number's 36. My atomic mass is 83. My symbol's K are in the mix. Krypton's used in some types of photographic flashes, used in high-speed photography. I'm pretty bright, so you may want to wear sunglasses. Xenon is my name, my atomic number's 54. My atomic mass is 131. My symbol's Xe. Here's some more. I produce a brilliant white flash of light when I'm excited electrically. I'm also widely used in strobe lights for many reasons, you see. Hi, I'm radon. My atomic number's 86. My atomic mass is 222. My symbols are, and these are my tricks. I'm chemically inert, but I am radioactive. My emitted radiation's used in cancer therapy, it is. I'm Oganesson. My atomic number's 118. My atomic mass is 294. OG's the symbol on your screen. Synthesized in 2002 by a team of scientists. I have the highest atomic number and mass of all known elements. We are the noble gases in group 18 with 6 elements. In the 7th, which is predicted to be.